Шинэ өглөөний мэнд сайхан амарсан уу? За энэ өглөөг дахин та бүхэнтэйгээ хамт өгтөж байгаадаа баяртай байна. Бас эзний үгнээс хуваалцаж байгаадаа баяртай байна. Тэгэд хамтдаа энэ цагийг эхнээс нь дуустал эзний ариун сүнс өдөртөн чиглүүлэх болтугай гэж залбирцгаая. Тэмээх эзэн минь энэ цагийг өдөртөн чиглүүлж ярьж байгаа миний дээр бас сонсож байгаа хүмүүсийн дээр таны ариун сүнсний мэрэгэн ухаан өдөртөмж чиглүүлэг ишлэлт ойлголт тухаарл амьдрал өөрчилсөн шийдвэрүүд тэр сайн сайхан бүхэн хамт байгаасаа гэж Есүсийн нэрээр ерөөн даатхан залбирлаа. Амен. За энэ хүртэл хамт байгаа тань талархъя. Даваа гаргаас эхлээд өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээд өнөөдөр би та бүхэнд өнгөрсөн өдрүүдэд хуваалцсан бүх зүйлсээ бас дүгнэх бас энэ бүхэнтэй холбоотой маш чухал нэг үгийг хуваалцах чинь. За энэ бол итгэгчдэд зориулсан сайн мэдээ. За итгэгчдэд зориулсан сайн мэдээ гэж байгаа юу? Тийм ээ, байлгүй яах вэ? За бүгдээрээ хамтдаа Еврей 12-ийн 1-ээс 3-ыг хамт уншъя. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлийн үлэмж агуу өвөлтөй тул аливаа саад додгор ба биднийг тун амархан өргөтдөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүс рүү хараагаах чиглүүлье. Тэр өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшигээс тоомсорлон загалмайг төвчсөн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм а. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд түүнийг санагтун. Тэрээр өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг төвчсөн ажээ гэж. Амен. За тэгэхээр өнгөрсөн өдрүүдэд бид өчигдөр бас дүгнээд ярьсан те бид энэ дэлхийг сайн мэдээгээр эзлэх ёстой маа гэж. Итгэлийн үеийнхэн амлагдсан нутаг руу орохын тулд тэдэнд итгэл хэрэгтэй байсан. Яг үүнтэй адилхан өнөөдөр шинэ гэрээний итгэгчид бид нар Есүсийн агуу захирамжийг биелүүлэхийн тулд бас бид нэр үүнийхээ биелэлд нь итгэж байж урагшлах болно гэж ярьсан байгаа тийм. За тэгвэл бид нэр сайн мэдээний биелэлд та итгэхээр шийдсэн бах, ер нь итгэдэг байсан бах. За тэгээд эндээс бид нэр хэд хэдэн чухал зарчмыг яриад тэгээд Бурхны бас гайхалтай бидэнд төлөвлөсөн тэр Бурхны доторх тэр ялгуусан ялалтыг авах нэгэн түлхүүр тэр сайн мэдээг би та бүхэнд хуваалцах болно. Тэр эхний ойлголтод бидний ялалт ямар нэг тулалдаанаар ирэхгүй гэдгийг бид нэр ойлгох ёстой. Израильчууд бол мэдээж бид нар хуучин гэрээнээс сөхөөд ярьсан те. Тэд амлагдсан нутагт орсон боловч тэд тулалдах хэрэгтэй болсон. Гэхдээ тэр тулаан тэдний тулаан биш, эзний тулаан байсан гэдгийг Иерихон хотын ялалтаар эзэн тун тодорхой харуулсан. Тэд эзэнд итгэх үедээ ялж исэн, эргэлзэх үедээ харин ялагдж исэн. Дуулуургүй байх үедээ. Тэгэхээр энэ ялалт бол Бурхны ялалт. Бид зөвхөн түүнд итгэх л үүрэгтэй. За тэгээд бүгдээрээ хамтдаа бас Есүсийн ялалтыг санацгаая. Бид Бурхныг алдаршуулж сайн мэдээгээрээ энэ дэлхийг эзлэх нь Бурхны бидэнд хүсэж байгаа ялалт юм. Есүс Бурхан Аавдаа дуулууртай байснаар тэр Бурхан Аавынхаа бүх заавар чиглүүлгийг итгэлтэйгээр дуулууртай дагснараа тэр ялалтыг энэ дэлхийд авчирсан. Есүс өөрөөсөө юу ч ярьдаггүй байсан гэсэн. Тэр өөрөө үгэн дээрээ тэгж хэлж байгаа. Бурхан Ааваа л сонсож түүний зааж зааварсны дагуу үйлддэг байсан. Тэгэхээр бид нар яаж ялалт байгуулах вэ? Бурхны бидэнд хүсэж байгаа ялалт бол сайн мэдээгээр энэ дэлхийг эзлэх талаар бид нэр аль хэдийн ярилцсан байна. Тэгвэл яаж? Өнөөдрийн хүртэл би та бүхэнд тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн маш олон зүйлсийг ярьлаа. Сайн мэдээгээр эзлэх ёстой.
бид Есүсийг нэгдүгээр тавих ёстой. Бид Бурхны хаанчлалын төлөө амьдрах ёстой гэх мэтлэн, итгэх ёстой гэх мэтлэн тийм. Тэгэхээр харин яаж гэдэг асуулт төрнө. Би танд гим нүглийг ялж амьдрах, Бурхны ялгуусан ялдыг ялж амьдрах нэгэн гайхалтай түлхүүрийг хуваалцах. Есүс яаж ялсан бэ? Өнөөдрийн ишлэлээр Есүс рүү харцгаая гэсэн байна. Итгэлийг эхлүүлэгч бас төсгөгч болох тэр Христөд харцгаая гэж. Одоо та үнэхээр анхааралтай сонсоорой. Бид бузармууг сайнаар дийлнэ. Энэ ч гэсэн хэцүү сонсогдож байгаа бох. Гэхдээ бидэнд сайн мэдээ байна. Есүс рүү харах үед тэр загалмайг твцсэн Есүс, тэр болзолгүй хайрлаж байгаа Есүс, тэр төгс ариун амьдарч байгаа Есүс рүү харах үед бид Есүсийг ичлэн харуулж чадна. Тэвч учраас Еврей номон дээр Есүс рүү харцгаая гэсэн. Тэгэхээр нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Загалмай дээр нас барж дахин амьлж байгаа Есүст итгэснээрээ бидний хуучин амьдрал загалмай дээр бас төгссөн, бас Есүсийн амьлалтаар дамжуулан бид шинэ бүтээл болсон буюу бид дахин төрсөн юм. Сүнсний хувьд тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид нар итгэлээр Христийг амьдруулж байгаа. Бид Иесус Христийн үхэлтэй холбогдож, Иесус Христийн амьлалтай бас холбогдсон шинэ бүтээлүүд. Тэр Иесус бол бузар мууг сайнаар дийлэгч. Тэр бид өөрсдийгөө хэн гэж итгэн яг тэгж амьдардаг ер нь бол. Харин сатан биднийг залмихтэйгээр хуурдаг. Юу ч хуурдаг гэвэл чи бол зүгээр л аврагдсан гим нүгэлтэн шүү дээ гэж хуурдаг. Энэ бол маш том залмих. Бид аврагдсан ариун тангууд болсон юм аа. Амен. Яг л Есүс биднийг ариун тооцсон. Есүс биднийг зөвтгсөн бөгөөд шинэ бүтээл гэдэг хуучин өнгөрсөн гэж хэлсэн. Бид Есүс рүү харах үед Есүсийг харуулж амьдард юм аа. Энэ юу гэсэн үг вэ? Бид харж байгаа зүйлтэйгээ адилхан болдог. Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг Есүсийн дотор түүний тухай тунгаан бодож түүний оршихуйд байх гэдэг нь л бидний цорын ганц үүрэг. Бусдыг нь Бурхан биднээр дамжуулж өөрөө хийх бол. Тэгэхээр Бурхантай ойр байхын тулд яах хэрэгтэй вэ гэд би танд хоёр зөвлөмж өгье. Нэгдүгээрт нь бид нэр болзолгүй хайрлагдаж Бурханаар хүлээн зөвшөөрөгдснөө санах хэрэгтэй. Бурхан анханасаа бидний гим нүгэлтэй байхад л хайрлан сонгосон. Ямар ч болзол тавиагүй хайрлсан. Тэгвэл итгэснийхаа дараа бид нар яагаад өөрсөндөө болзол тавьж би эдгээр болзлуудыг биелүүлж чадахгүй байгаа болохоор Бурхан таалагдахгүй байна. Бурхан намайг хайрлахгүй болсон гэж боддөг юм болоо. Энэ дээр л гол асуудал байна. Тэгэхээр бид нар өөрсдийгөө Бурханд хайрлагдсан хүлээн зөвшөөрөгдсөн юм а гэдгээ эхлээд ойлгох юм бол бид Бурхан аавтайгаа ойр дотн байж чадна. Хэн нэг нь надад дургүй юм шиг санагдах үед би тэр хүнтэйгээ ойр дотн байхад хэцүү байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан Бурхан тэнгэрт хөмсгөө зангидаад миний алдаа бүрийг шүүгээд намайг шийтгэх гээд харж байгаа гэж бид бодож эндүрх үедээ Бурхантайгаа ойр байж чадхаа бэлдэг. Харин Бурхан биднийг болзолгүй хайрлсан гэдгийг үргэлж санаж түүнтэй ойр дотн байхыг уриалж байна. Ердөөл энэ Бурхантай хамт бай. Бурхан аавдаа
боолзолгүй хайрлуулсан тэр хайрыг хүлээж авъя. Тэр хүлээн зөвшөөрөгдсөн тэр байр суурь, тэр баяр хөөрөө эдэлж амьдрий. Түлхүүр нь юу вэ? Христийн дотор бай. Христтэй хамт нөхрөл, Христтэй цагийг өнгөрүүл, Бурхны үгтэй нөхрөл. Бидний хийх ёстой цорын ганц зүйл бол ердөөл юм. Бусдыг нь Христ өөрөө биднээр дамжуулан хийх болно. Тэгэхээр Христ итгэл гэдэг бол дагаж мөрдөх хууль журмуудын цуглуулга биш ээ гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг те. Харин яг энэ нэгүслийн амьдралыг өнөөдөр хамтдаа эдэлж амьдрцгаая. Христтэй хамт бай, Христ бусдыг нь хийх болно. Бурхан биднэр агуу захирамжаа биелүүлэхийг хүсэж байна. Бурхан энэ дэлхийд өөрийнхөө ялгуусан ялалтыг харуулахыг хүсэж байна. Бурхан таны амьдралд, та бидний амьдралд өөрийнхөө ялалтыг харуулахыг хүсэж байна. Тэгвэл яаж? Бид маш олон дүрм журмыг дагах гэхээс илүү харин Иесус Христийн дотор байх юм бол Иесус Христ биднээр дамжуулж өөрөө амьдрах болно. Эцэст Христч амьдралыг зөвхөн Христэл амьдрч чадна шүү дээ. Итгэлээр Христийг амьдруулж ялалтаар дүүрэн амьдрцгаая. Энэ цагийг дуусгаад хамтдаа залбирцгаая. Тийм ээ эзэм, бид таны дотор амар тайван байх үедээ ялалтаар дүүрэн байдаг. Бид өөрсдийгөө гим нүгэлтэй алдаа дутагдaltaй гэж харж өөрсдийгөө буруутгах үед магадгүй бусдын буруутгал, муу сүнсний буруутгалыг бид нэр хүлээж авч эсэргүүцэхгүй, итгэлээрээ тэмцэхгүй байх үедээ таны өмнө өөрсдийгөө буруутгаж, таны ялгуусан ялалтаас хөндөрдөг. Харин их эзэн, өнөөдөр бидний шинэ бүтээл гэж дуудсан таны хайр нэгүслийн өмнө ирж байна. Бидний болзолгүй хайрлсан таны хайр нэгүслийн өмнө ирж байна. Бид тантай дотн нөхөрлөж, таны дотор байхыг хүсэж байна. Өдөр бүр тантай дотн нөхөрлөж, таны дотор амар тайван байхыг зааж өгөөрэй эзэм. Ийхүү та биднээр дамжуулан өөрийгөө илчлэн харуулж энэ дэлхийд өөрийнхөө ялалтыг байгуулах болтугай. Үнэхээр ялалтын арим сэрэх болтугай. Христ дотор ялсан итгэгчид энэ дэлхийг эзлэх болтугай. Итгэгчид дотроо ялах үед бид энэ дэлхийг таны ялгуусан ялалтаар эзлэх болно. Тийм ээ, та биднээр дамжуулан өөрийнхөө ялалтыг энэ дэлхийд тусган харуулаач. Бид таны агуу захирамжийн биеллийг харах болно. Бид таны ариун байдлыг харуулах болно. Баярлалаа их эзэм. Та алдарших болтугай. Иесусийн нэрээр даатхан залбирлаа. Амен.